Ногоон санхүүжилтийн одоо энэ их усүр байна л та. Гадаадын зээл буцалтгүй тусламж, гадаад дотоодын хуулийн этгээд хувь хүний санхүүжилт гэхээр энэ ногоон зээл чинь маш өргөн хүрээтэй хэрэгжих гэж байгаа байхгүй юу? Энийг чинь бол би дэмжиж байна л та. Гол нь одоо намайг сая асуухаар та усны төсөл гэж яриад байгаа байхгүй юу? Би төсөл биш. Одоо жишээ нь энэ усны нөөцийг хамгаалсан, нөхөн сэргээсэн, экосистемийг хамгаалсан энэ тохиолдолд энэ ногоон зээл хамрагдах хүрээнд нь орох уу? Тэхийн тулд одоо энэ хуулийн заагаад байгаа дэр чи яг аль нь дээр нь тэр нь яваад байгаа юм бэ? Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж байгаа юм уу? Дасан цогц төсөл гэж битээ хараарай заяа. Тий. За хэн хариулах вэ? За 5 номер Батэр. За ихтэй Болормаг шөөрөлөө. Болормаг шиг микрофон. За бидний хувьд нэг 3 том санхүүжилтийн схем гэх юм уу тогтолцоо байгаа гэж харж үзэж байгаа. Түүний хамгийн том нь бол доктортой хөгжлийн санхүүжилт. За нөгөө олон улсын доктортой хөгжлийн зорилтуудын хүрээнд явж байгаа. Түүний бүрдэл нэг хэсэг нь бол ногоон санхүүжилт. За энэ байгаль орчинд эрэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ бүгд орохоор байгаа. Би энийг яг нөө хуулинд нь онцлуулъя. Ногоон санхүүжилтийн нэг бүрдэл хэсэг нь 22 дээр тайлбараар орж ирсэн байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт орж ирнэ. Тэгэхээр ногоон нь одоо том жижиг гэж ярих юм бол арай өргөн цар хүрээтэйгээр орж ирнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт үүнийхээ нэг хэсэг. Түүний нэг хэсэг нь л карбон зах зээл. Яг таны хэлдэг шиг маш олон арга хэрэгслүүд энэ дунд байгаа. За би бас түрүүн буруу ганц төсөл гэдгээр бас буруу ойлгогдоод хэлсэн бол уучлаарай. Ногоон таксоном гэж эдийн засгийн үйл ажиллагаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг гэдгээрээ энэ өөрөө бас өргөн цар хүрээтэйгээр оруулж ирж байгаа. За энэ таксономыг сангийн ам, эдийн засгийн хөгжлийн ам боловсруулад засгийн газар бүр батлага үүрэгтэй болгож байгаа. Засгийн газрыг одоо энэ бүх төсөл хөтөлбөрүүдээ мөн үнийгээрээ ангилах ёстой шүү, шалгуур үзүүлэлтээ боловсруулаа гэж одоо яг бид нар зүгээр хий хоосон орхихгүйгээр үүрэгжүүлж өгсөн байгаа. Тэр бол 8 дугаар зүйлд орсон байгаа. 7 дугаар зүйл дээр засгийн батлна гэсэн уучлаарай. Харин энэ нөгөө маш анх дугаар хууль засгийн газрын бүрэн эрх гэдэг дээр 7-гийн 2 гэснийг уншиж өгье. 7-гийн 2 дээр ногоон энэ цаасан дээр нь 7 дугаар зүйл дээр тэгээ энэ засгийн газрын бүрэн эрх гэдэг дээр уучлаарай. Ногоон болон уур амьсгалын санхүүжилтийг бүртгэх тайлагнах ил тод байдлыг хангах журмыг батлах гэснийг оруулсан байна. Таксономыг батлах нь 7-гийн